Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн цэцэг захиргаандаа халаас илгээ хийж байгаа юм. За энэ нь бол тэрээр ерөнхийлөгчөөр 2 дахь удаага ажиллах хугацаанд анх удаа томоохон өндөр албан тушаалтнуудыг огцруулах шийдвэр гаргаж байгаа явдал болж байгаа юм байна. За энэ удаа түүний огцруулах шийдвэрийг гаргаж байгаа хүн нь Америкийн нэгдсэн улсын дотоод аюулгүй байдлын яамны сайд Кристи Ноем байгаа юм байна. За түүний хувьд бол өөрийн удирдлагын хэм маягтай холбоотойгоор олон нийтийн шүүмжилт өртөж байгаа. За мөн хувийн амьдрал болон бусад хэрэглээтэй холбоотой олон нийтийн шүүмжилт дагуулж байгаа. За мөн дотоод аюулгүй байдлын яамны явуулж байгаа цагаачтын эсрэг бодлого нь бол олон нийтээс хүчтэй шүүмжлийг хүртэж байгаа. За ялангуяа ардсан намын хууль тогтоогчдын зүгээс түүний явуулж байгаа үйл ажиллагаанд ихээхэн шүүмжилтэд хандаж байгаа учраас ийхүү үйл ажиллагаатай холбоотойгоор Сенатын болон Конгрессийн сонсголуудыг явуулсан. За үүн дээр бол тэрээр өөрийн олон нийттэй харилцаж байгаа харилцаа болон мөн цагаачлалтаар явуулж байгаа бодлогоо танилцуулсан. За гэвч бол энэ үйл ажиллагаа нь төдийлөн хууль тогтоогчдын санаа сэтгэлд бол нийцээгүй болох нь харагдаж байгаа. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампаас энэ зүгээс Кристи Номыг явуулснаар засаг захиргааныхаа нэр хүндийг аврах боломжтой гэж бас харж иж болцшгүй гэсэн ийм таамаглалууд хөвөрч байгаа юм. За Кристи Номигийн бол энэ сарын сүүлээр огцруулах юм байна. За түүний орон Оклахома мужийн сенатор Марквен Мулин томилогдно гэсэн мэдээллийг ерөнхийлөгч Дональд Трамп Truth Social платформд оруулсан постондоо мэдгдсэн байна. За Сенат тэгтээ энэхүү албан тушаалд түүнийг бас албан ёсоор батлаж томилох ёстой. Ерөнхийлөгч Ноемыг Америкийн нэгдсэн улсын Бамбай гэж нэрлэгдэх баруун бөмбөрцгийн баруун хагаст Америкийн аюулгүй байдлыг хамгаалах шин санаачлагыг удирдах тусгай альчаар бас шинэ ажил шилжиж ажиллана гэдгийг мэдэгдэж байгаа. Кристи Номийн хувьд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг цагаан ордонд иргэн ирэх үед бол түүний цэцэг захиргааны хамгийн тод оддын нэгээр бол тодорч байсан. За тэрээр цагаачлалтын эсрэг цагаач ажилчдын эсрэг дайралт үйл ажиллагаанд бол оролцсон. За тэр үедээ бол олон нийтийн анхаарлыг татсан. За ер нь бол Америкийн нэгдсэн улсын дотоод аюулгүй байдлын яамны сайдны хуваар бол ямар нэгэн цагаачтай холбоотой асуудал бол шууд дайралтанд өөрийн биеэр оролцож байгаа өмнөх ийм жишг бол байхгүй. За тэрээр оролцсон явдал нь олон нийтийн анхаарал болон гайшралыг тухайн үедээ төрүүлж байсан юм. Тэрээр Эл Сальвадорын олон нийтэд алдарсан шорон болох Чикотод очисон байгаа. За энэ үеэр $50,000 Rolex бугын цаг зүүсэн байсан олон нийтийн дургуутслыг хүргэсэн. За мөн хууль бус цагаачдыг Америкийн нэгдсэн улсаас гаргахыг уриалсан сурчилгаа хийсэн байгаа. За асар үнэтэй энэхүү сурчилгааныхаа гол дүрд нь өөрөө тоглосон гэж олон нийтээс бас шүүмжил хүртсэн. За ийм учраас түүнийг шүүмжлэгчд нь Ice Barbie гэсэн нэрийг тухайн үедээ өгч байсан. За Ice гэдэг нь Америкийн нэгдсэн улсын цагаачлал гайлын албаны нэрийг хэлж байгаа. За өөрөөр хэлбэл цагаачлал гайлын албаны Barbie хүүхэлтэй гэсэн нэрийг тухайн үедээ түүнд өгч байсан. Конгрессийн ардсан намынхан бас түүнийг шүүмжилж байгаа. Тэр цагаачлалын эсрэг сурчилгаанд нийтдээ холбооны сангаас $220 сая $ыг зарцуулсан. За мөн гадагшаа ийшээ тийшээ албан ёсоор бол өөр газруудад очихдоо 2 тансаг зэрэглэлийн онгоц худалдаж авсан. За үүндээ бараг $200 сая зарцуулсан зэрэгт нь бол шүүмжилтэд хандаж байгаа. За энэ 7 хоногийн ихэр Капитолийн ордонд бол түүнтэй холбоотой сонсгол болсон сурчилгааны кампанит ажлыг бол тухайн үедээ Кристи Ном хамгаалж байсан. За Трамп ерөнхийлөгч энэхүү зардалтай холбоотой мэдээллийг мэдэж байсан гэсэн ийм мэдээллийг тухайн үедээ өгч байсан. Гэвч бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Прүв гарагт Ноемыг ажлаас нь хасдыгаа зарлахаас өмнө олон нийтэд бол энэхүү санхүүжилт зардал гаргасан холбоотой асуудал дээр ямар нэгэн мэдээлэл байхгүй гэж хэлж байсан. За мөн ерөнхийлөгч Мягмар гарагт Ноемийн ахлах зөвлөх Кори Левандовскиг бол Конгресст мэдүүлэг өгсөний дараа түүнтэй ширүүн ярилцсан гэж CBS телевизээс мэдэгдэж байгаа. За Левандовскиг бол тухайн яамнаас үйл ажиллаас нь халсан гэсэн мэдээлэл өгч байгаа юм. За учир нь энэ хүнийг бас онцолж байгаа явдал нь бол Кристи Номтой гэр бүлээс гадуур харилцаатай байж болзошгүй гэж үзэж байгаа. За тухайн хүний хувьд бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын кампанит ажлын үеэр туслагаар ажиллаж байсан хүн юм байна. Америкийн нэгдсэн улсын цагаачлал гайлын явуулж байгаа үйл ажиллагаа нь бол цагаачдын эсрэг ийм хатуу арга хэмжээ авч байгаа. За үүнийхэн хүрээнд бол хүний эрхийн асар том зөрчлүүдийг хийж байгаа гэж Америкийн нэгдсэн улсын ардсан намынхны зүгээс үзэж
байгаа учраас энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор бол Америкийн нэгдсэн улсын Конгрессийн зүгээс төсвийг нь батлахгүй байх хэмжээнд бол хариу арга хэмжээг авч байсан. За Кристи Номиг одоо огцруулж байгаа, ажлаас нь өөрчилж байгаа явдал нь бол цаашдаа Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанд томоохон халаас илээ өргөж болцсохгүй гэсэн таамаглалыг бас өдөөж байгаа юм. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр эхний бүрэн эрхийн хугацаанд ажиллаж явах хугацаанд Дональд Трамп хэд хэдэн албан тушаалтнуудыг сольж байсан. За өөрийн төрийн нарийн бичгийн дарга буюу манай улсын одоо юугаар бол гадаад хэргийн сайдаа өөрчилж байсан. За мөн одоо үндэсний аюулгүй байдал, за ойр дотны одоо хүрээлж байсан хүмүүс гол одоо шатар туслахуудаа бол өөрчилж байсан. За магадгүй энэ давлгаа нь бол шинээр 2 дугаар бүрэн эрхийн хугацаанд хэрэгдэж магадгүй ийхүү бас Кристи Номыг тэр дор нь огцруулах шийдвэрийг гаргасан байж болзошгүй гэж ажиглагчид харж байгаамаа. Баярлалаа та бүхэн гадаад мэдээ танилцууллаа.